Энэ төлөвлөлтийн сурвалжлах хог мэдээллийг яг одоо Ярмагт явагдаж байгаа Бохирын хоолойн засварын ажил дээрээс хүргэж байна. Тэгэхээр ажилчдын хийж байгаагаар л өглөөнөөс хойш нийтдээ 20 орчим тонн бохирыг гаргасан гэдэг мэдээллийг өгч байна. Тэгэхээр яг миний хажууд байгаа энэхүү бохирын савнд бол одоогоор бохирын хоолойгоор дамжин уурсж ирсэн хоолны үлдэгдэл, нойтон салбитэг болон бусад амны салбитэг, ариун цэврийн хэрэгсэл, хүүхдийн памперс болон шал угаах альчуур зэрэг томоохон хэмжээний бөгдрөл үүсгэх материалууд маш ихээр гарч байгааг ажилтнуудын зүгээс хэлж байна. Тиймээс иргэд та бүхэн бохирын хоолойд гамтаа халдаж бохирын хоолойг бөглөх томоохон хэмжээний эд зүйл хийхгүй байх шаардлагатай байна. За манай Ярмаг 2 бохироос өргөх ноцоос станц дээр механик хог хаягдлаас үүссэн гэмтэл сатлах гарсан. За ер нь бол Сангам Жаргал дотоорын үйл ажиллагаа бол 24 цагийн тасралтгүй үйл ажиллагаатай явагдах ёстой. За ингээд манай өргөх ноцоосын хэвийн найдвартай тасралтгүй ажиллагаа алдагдсны улмаас бид нэр ингээд гэмтийн 36 цагийн ажил зохион байгуулад ингээд ажиллаж байна. За одоогийн байдлаар бол ер нь бол нэг 20 тонн орчим хатуу хог хаягдлыг бид резервуараас гаргаж машинд ачиж болж чадсан байна. За ариун цэврийнхаа өрөөг яг 0 суултуур одоо ингээ ариун цэврийн байгууламжаа буруу ашиглах тусам бидний өдөр тутмын үйл ажиллагаанд төгшил үүсэж байгаа. Тэгэхээр ер нь бол яг зориултын дагуу ариун цэврийн өрөөгөө ашиглаач гэж та бүхнээс уриалмаар байна. Гэрээлж гэдэг юм аа. Одоо гэсэн бохгүй юм даа. Ер нь бол Орж